Сайн мэцхан өрхөм үзэгчтэй эрүүл мэндийн амнаас бэлтгэн хүргэдэг эрүүл мэндийн амны мэдээллийн цаг эхэлж байна. За бид эхлээд өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн салбарт болсон онцлог үйл явдлын мэдээллийг хүрэхэд бэлэн болж байна. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын ээлжид хуралдаанаар элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг баталж шаардлагадах хөрөнгийг жил бүр үндсэн чиглэл улсын болон орон нутгийн төсөвт тусгаж олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Тус хөтөлбөр батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн сайдад цогццог болон холбогдох албаны хүмүүс хэвлэлийн баг гурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө. Элэгний хор тавдрыг үүсгдэг өвчин эмгэг бол хинбэ гэхээр энэ элэгний вирусын халдварууд байдаг. Б вирусын халдвар, С вирусын халдвар, А вирусын халдвар, одоо сүүлд Д вирусын халдвар гэдэг. Тэгэхээр энэ олон вирусуудын халдвар бол өөрөө энэ элгийг одоо гэмтээж, цирроз үүсгэж, цаашлуул хор тавдрыг үүсгдэг ийм маш урхагтай олон хүмүүсийг хамарсан ийм өвчин байгаа. Тэгэхээр эдгээр өвчин Монгол улсад яагаад ийм их болсон юм бэ гэхээр зэрэг ерөөсөө энэ маань нөгөө бид нар бас тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мөн одоо тогтолцооны эрүүл мэндийн тогтолцооны хүндрэлтэй байдлаас болж халдвар хамгааллын дэглэм алдагдсан энэ байдлаас болж үүссэн энэ өвчнүүд маань өнөөдөр одоо 60-70 оны үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авч исэн тодорхой хэмжээгээр цус цусан бүтээгдэхүүн юулуулж исэн за мөн одоо их төрхтөө цус алдаж их хэмжээний цус хийлгэжсэн, мэс заслын ажилбар хийлгэжсэн ийм хүмүүст бол илүү төлхөө өвдсөн байдаг. Тэгэхээр энийг бид хамгийн эхний ээлжинд үйл ажиллагааныхаа чиглэл болгож 40-с 65 насны хүмүүстэй эхний ээлжинд энэ вирусынхаа оншилгоог за мөн эмчилгээгээ хийх нэн шаардлага нэн тэргүүнд байгаа. Тийм учраас бид нар энэ 5 сарын 1-ээс эхлээд Монгол улс орон даяар С вирусын халдварын эсрэг төрөвчлсөн онцлогоог хийж мөн цаашлуул шат дараатайгаар тэр идэвхжлийн тодорхой С вирусынхаа идэвхжлийг тодорхойлох энэ үйл ажиллагааг хийж эмчилгээнд оруулах шаардлагыг хангасан иргэдтэй эмчилгээний эмээг нь эрүүл мэндийн даатгалын сангаас өгөхөр ингэж зохицуулагдсан байгаа. Цаашид үе шаттайгаар бүх иргэдэд хамруулах зорилготой байгаа юм. Уг хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр гепатитын вирусын халдварын тархалтыг хязгаарлан С вирусын халдварын шин тохиолдлыг тасан зогсоож элэгний архаг өрөвсөл, хатуурал, хор тавдрын шаталгаанд нас баралтыг эрс бууруулах юм а. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагадах нийт 226 тэрбум гаруй төгрөгийг 24%-ийг улсын төсвөөс, 68%-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас, 8%-ийг бусад их усүрээс гаргахаар тооцооллоо. Эрүүл мэндийн сайд цогццог бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайд Син Хамины хүлээн авч уулзсан хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Манай хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд халдвар төвчний талаар харилцан туршлага солилцох, урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээ болон их хүүхдийн эрүүл мэнд, уламжлалт, анагаах ухааны сургалт болон эрдэм шинжилгээний зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн юм. Сонгон хайрхан дүүргийн зарим хорооны иргэдтэй уулзлаа. Улсын их хурлын гишүүн Тэрвш Давг, эрүүл мэндийн сайд цогццог, нийслэлийн засаг даргын орлогч Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс Сонгон хайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны ард иргэдтэй уулзсан санал хүсэлтийг нь сонссон юм. Эрүүл мэндийн сайд цогццог салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад иргэдийн асуултанд хариулт өгсөн юм. Тухайлбал элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2017 онд 40-с 65 насны хүн амд, 2018 онд 15-аас 39 насны хүн амд гепатитын Б, С вирусын илрүүлэг онцлогоог үе шаттайгаар хийж эмчилгээний зардлыг улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан болон бусад их усүрээс санхүүжүүлэхээр болсон гемодиализ эмчилгээний зардлыг төр хариуцж байгаа. Элэг бүр ясны чүмэг шилжүүлэх хагалгааны зардлыг мөн төрөөс хариуцдаг болохоор засгийн газрын шийдвэр гарсан зэргийг дуулгаад иргэдийн хүсэлтийн дагуу эмчилгээ үйлчилгээг сайжруулах зорилгоор Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн баян хошуу салбарын сан техникийн асуудлыг шийдвэрлэхээр болсон юм а. Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын төвшөнд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эрүүл мэндээс гадна боловсрал, нийгмийн хамгаалал, зам тээврийн чиглэлийн асуултыг илүү асууж мэдээлэл авсан юм а.
Эрүүл мэндийн сайд цогцсог өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгон найрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баян хошуу салбарын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм а. Эмнэлгийн барилга олон жил болсон сантехникийн шугам хоолой хуучирсан халуун өсгөө гэдгийг эмч үйлчлүүлэгчдийн зүгээс дуулгасны дагав эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст уламжлан халаалт, дулаан, сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр болсон юм. Тус амбулатор нь 1985 онд ашиглалтанд орсон бөгөөд нарийн мэргэжлийн 12 кабинет, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, 4 төрлийн онцлогоо хийж, нөхөн сэргээх эмчилгээ, ахмадын тасагтахаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн сайд цогццог үндэсний онцлогоо эмчилгээний төвийн барилгын явцыг хэлэлцэн, төслийн гүйцэтгэх, зохицуулагч нартаа хугацаатай үүрэг өгч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг даалгалаа. Тус төв ашиглалтанд орох хүртэл гэрээ ёсоор 18 сар үлдсэн юм. Энэхүү үндэсний онцлогоо эмчилгээний төв ашиглалтанд орсноор дэлхийн жишгт нийцсэн цөмийн жижиг үйлдвэр мөн ашиглалтанд орж хавдрын тархалтыг тодорхойлдог болох юм. Энэхүү үндэсний онцлогоо эмчилгээний төвийг байгуулах төсөл нь Монгол Улсын Хуамын өсөлтөд холбогдсон гарч буй бодит эрэлтэд тулгуурлан олон нийтэд эрүүл мэндийн чанарын үйлчилгээ, онцлогоо эмчилгээ, үйлчилгээ хүртээмжтэй үзүүлэх, гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчнүүдийн тоо болон эрүүл мэндийн нийт зардлыг бууруулах зорилготой юм. Эрүүл мэндийн дэд сайд Бямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ сарын 7-наас 8-ны өдрүүдэд Дундгов, Өмнөгов аймагт ажиллаж, Тус аймгийн эмч эмнэлгийн ажилчтай уулзаж Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр Тус аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал тулгамдж буй асуудлуудыг болон иргэдийн санал бодлыг сонсож сонирхсан асуултад хариулт өглөө. Мөн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал Дундгов аймгийн нэгдсэн эмнэлгийн зөөврийн эхо аппаратын засварын зардал болох 14 сая төгрөгийг Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарагт уулзаж орон нутгийн төсвөөс гаргуулахаар шийдвэрлсэн юм а. Мөн Өмнөгов аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвд хүчил төрөгч өтгөрүүлэгч Одсоос аппарат болон Дундгов аймгийн нэгдсэн эмнэлэгт Хитаван онцлогооны суурин аппарат мэс заслын гэрэл 2017 онд эрүүл мэндийн сайдын багцаас нийт 7 түргэн тусламжийн автомашиныг олгохоор төлөвлөснийг батламж бичгийг нь гарт болсон юм. Эмгэх судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгууллаа. Эмгэх судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах тэлээ хурал зохион байгууллаа. Хурлын үеэр эрүүл мэндийн сайд цогццог хэлэхдээ Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очиод үзүүлэхэд яагаад оншийн зүрэг гардаг вэ? Энэ л асуудлыг шийдэхэд өнөөдрийн тэлээ хурлын ач холбогдол оршиж байгаамаа. Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил болсон эмгэх судлалыг хөгжүүлэх нь нэн чухал. Тийм ч учраас эмгэх судлалын үндэсний төвд өнгөрсөн 11-р сард хамгийн сүүлийн өдөртөөс 60-аас 80 шинжилгээ унших хүчин чадал бүхий телепатологийн микроскоп авч өгсөн юм. Энэ нь нэг удаа 4 слайд зэрэг уншиж интернетээр хүссэн газартайгаа холбогдсон саналаа солилцож эцсийн оншийг тавих боломжийг бүрдүүлсэн том алхам болсон гэв. Уг хуралд 21 аймгийн эмч эмнэлгийн дарга нар, нийслэл болон эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгийн удирдлагууд эмч нар оролцсон юм. Эрүүл мэндийн яам Сингапурын Темаскийн сан хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадваржуулан бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдж байгаа менежерийн төвшний эхний сургалт Сингапур улсад болж өнгөрлөө. Говьсүнбүр, Дорноговь, Булган, Говьалтай, Дорнод, Завхан, Өмнөгов аймагуудын эрүүл мэндийн газрын төлөөлөлд Сингапур улсын эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээ, байгууллагын соёл, нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцж, орон нутагт хэрэгжүүлэх боломжийн талаар туршлага судаллаа. Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хот төлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орн бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж, хүн амын эрүүл мэндээ сайжруулж байна. Түнчлэн сургалтанд оролцогчид Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдж байгаа асуудлын талаар туршлага хуваалцсан юм. Гэмтэл сог судлалын үндэсний төвийн удирдлагын баг улсын 3 дугаар төв эмнэлэгтээ танилцах аялал хийж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Эмнэлгийн байгууллагуудын харилцан бие биенээсээ суралцах, эмнэлгийн удирдлагын үйл ажиллагааг шилдэг туршлагаа харилцан хуваалцах зорилгоор зохион байгуулсан тус танилцах аялал туршлага солилцох уулзалт дээр гэмтэл сох судлалын үндэсний төвийн удирдлагын баг, тус эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, хэрэгжүүлж буй удирдлагын менежментийн арга барилтай танилцаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний дотоод зохион байгуулалт, үйлчилгээний соёл, эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй шилэн эмнэлэг, цахим эмнэлэг төслүүдийн хэрэгжилт, сүүлийн 3 жилийн хугацаанд тус эмнэлэгдэр хэрэгжүүлсэн оншилгоо эмчилгээний шин дэвшилтэт технологи, үндэсний хэмжээний үйл ажиллагаатай танилцлаа. За түүнчлэн тархины харуулт, зүрхний шигдээсийн эрчим эмчилгээний хэсэг, ангиографийн лаборатори, зүрхний хэм судлалын лаборатори, сэргээн засах эмчилгээний тасаг, сувилгын албаны үйл ажиллагаа, зөвлөх поликлиникийн хэсгүүдээр орж үйл ажиллагаа технологийн шинжилтэд танилцсан юм. Эрүүл мэндийн яам Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-тай хамтран Монгол улсын анхан ба 2 дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь төслийг 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа лээ. Уг төсөл нь өрх, сум, тосхны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэгдэж байгаа бөгөөд төслийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний яаралтай тусламж, хүүхэд гэмтэл сохох халдварт өвчин судлалын үндэсний мэргэжлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эмнэлэг зүйн сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулж, чадваржуулахад анхааран ажиллаж байна. Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 1 жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлахын зэрэгцээ эмнэлэг зүйн сургагч багш бэлтгэх сургалт нь амьд тэнсэн үеийн түргөвчлсэн үнэлгээ, лавшруулсан тусламжийн сургалтыг цаашид хэрхэн тогтвортой явуулах, сургалт эрхлэгч байгууллага, резидент эмчийн явцын үнэлгээг хэрхэн сайжруулах талаар санал зөвлөмжөө танилцуулсан юм. Энэ үеэр хурлаас гарсан дээрх зөвшлийн хүрээнд төрийн нарийн бичгийн дарга очроод төслийн захирал бөгөөд хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мүцэми Сато нар хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлын баримт бичигт гар үсэг зурж баталгаажууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Бямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 3-наас 4-р сарын 8-ны өдрүүдэд бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрээгийн эсрэг Солонгос Монголын хамтарсан төслийн үр дүн хэлэлцэж цаашид хэрхэн өргөжлүүлэх талаар олон улсын семинарт оролцоод ирлээ. Энэхүү уулзалт семинарын хүрээнд тогтвортой хүчний зорилтыг биелүүлэхэд дэлхийн сүрээгийн тархалтыг зогсоох бодлого, улс бүрийн хүчин чармаалт сэдвт олон улсын семинарт оролцож, Солонгос улсын парламентын гишүүн, байнгын орооны гишүүд зэрэг төр нийгмийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачтай уулзалт хийлээ. Тус айлчлалын хүрээнд Солонгосын үндэсний сүрээгийн нийгэмлэг Hyundai Мотор, Жон Мун Го сан, Сижин эрүүл мэндийн сан, сүрээгийн судлалын хүрээлэн компани Соном хотын Сүжон дургийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад зочилж цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ажиллахаар боллоо. Энэхүү ажлын айлчлалын уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрээгийн эсрэг Солонгос Монголын хамтарсан төслийг цаашид үргэлжлүүлэх мөн нуруу нугасны сүрээгийн хамтарсан төслийг энэ онд эхлүүлэх талаар ярилцаж L&Like Beyond компани нь Монгол Улсын эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төвд 300 мянган Америк долларын өртөг бүхий нуруу нугасны сүрээгийн мэдсэлийн тоног хөрөмжийг ханган нийлүүлэхээр болсон юм а. Үнэ зэрэгцээ эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, ялангуяа нуруу нугасны мэдсэлийн багийг Солонгос улсад сурах талаар ярилцаж тохиролцсон бөгөөд өндөр ач холбогдол бүхий ажлын айлчил хийгээд ирсэн юм а. Гемофилийн өвчтөе иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтай холбогдуулан тулгамдж байгаа асуудлын талаар санал солилцох уулзалт өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн яамд болж өнгөрлөө. Уулзалтаар өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж цаашид хийх үйл ажиллагаа хэлсэн юм. Цус элбэлт судлалын үндэсний төв, гемофилийн өвчтөе иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулах, гемофилийн өвчтөе иргэдийн бүртгэл мэдээллийн санг бий болгон эмийн санхүүжилтийн судалгааг тооцоо гаргах. Эрүүл мэндийн яамны дэргэдэх цусны мэрэгжлийн салбар зөвлөл нь холбогдох эмч мэрэгчлэнүүдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, гемофилийн өвчний эмчилгээ онцлогоо, эрх зүйн орчныг шинжлэх шаардлагатай эсэх дүгнэлт хийж шийдвэрийг эрүүл мэндийн яамд албан бичгээр ирүүлэх талаар ярилцлаа. За түүнчлэн дэлхийн гемофилийн өвчтөе иргэдийн өдрийг тэмдэглэх хүрээнд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, улсын 1-р эмнэлэг, цус элбэлт судлалын үндэсний төв, Монголын үндэсний гемофилийн холбоотой хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар 2017 оны 4-р сарын 13-ны өдөр дотор эрүүл мэндийн яамд ирүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм а. Уулзалтанд эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга, мэрэгжилтнүүд, харьяа байгууллагын удирдлагууд, Монголын үндэсний гемофилийн холбооны төлөөлөлд оролцсон юм.
Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 7 хоног бүрийн лав гарагийг нийгмийн эрүүл мэндийн өдрөөр болгон зарлаж 27 сумдаа нэгэн зэрэг нээлттэй хийсэн юм. Тус арга хэмжээний үеэр зохион байгуулагч байгууллагуудаас эрүүл аж төрх зан үйлийг хэвшүүлэх аргачлал өртөөчилсөн мэдээлэл сурчлагаа хийв. Тухайлбал өөрт зориулсан 30 минут урт наслалтын үндэс, уриатай идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын өртөө, өөрчлөлтийг өөрөөсөө уриатгаар халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хоолтын өртөө, эрүүл зөв орчинд халдварт өвчнөөс сэргийлэх уриатай эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах өртөө, амьдралын зөв алхам энгийн зүйлээс эхлэн уриатай эрүүл мэндийг дэмжих зэрэг өртөөнүүдээр дамжуулан хүмүүст мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн нутаг дэвсгэр 7 хоног бүрийн тодорхой нэг өдрийг согтууруулах хундаа худалдаалахыг хориглосон байна. Өглөөний нар та бидний төлөө манддаг болохоор өглөө бүрийг өөрийн эрүүл мэндэд зориулж эртлэн босч нарны алхалт хийж дасгал хөдөлгөөнөөр хичээлэн өглөөний цайгаа ууж байхыг энэгээр уриалж байсан юм. Засгийн газрын ээлжид хуралдаанаар хан үйлдвэрт баригдаж байгаа 300 ор бүхий төр хэмлэгийн барилгын ажил дэд бүтэц барих төслийн концессийн гэрээг байгуулахаар болсон юм. Тус эмнэлэг нь ашиглалтанд орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амарч газар, 160 ортой хүүхдийн төрөлсөн нарийн мэргэжлийн төв бүхий их хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм а. Болзошгүй гамшиг нийгмийн эрүүл мэндийн онцгой үйл явдлын үед салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах журмыг төслийг хилцүүлэх ажлын хэсгийн өргөтгсөн уулзалт өнгөрсөн 7 хоногт болж өнгөрлөө. Эрүүл мэндийн яам үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, барилга хот байгуулалтын яам, батлан хамгаалахын яам, онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, зэвсэг түвшний жанжин штаб, нийслэлийн болон Сэлэнг аймгийн засаг даргын хаман газар, мал эмнэлгийн хүрээлэн, цөмийн энергийн газар, халдварт өвчин судлалын үндэсний төв, зоонод өвчин судлалын үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын 60 орчим төлөөлөгчид оролцлоо. Уулзалтыг нээж эрүүл мэндийн дэд сайд ажлын хэсгийн ахлагч Бямбсуран хэлсэн үгэндээ салбаруудаа мэдээлэлээ солилцож, эрсдэл эмзэг байдлын үнэлгээг тайван цагт хамтран хийж, аюул эрсдэл болохоос өмнө бэлэн байдлаа хангах нь чухал. Босныхан дараа биш болохоос өмнө сэргийлэх бэлтгэлээ хангах, хэвлэл мэдээлэл болон олон нийтэд харилцах үйл ажиллагаач мөн энэ журмаар зохицуулна. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед салбарууд мэдээлэлээ захимжуулах, бүгд нэгэн зэрэг авах программыг боловсруулах ажил эхэлсэн талаар дурдсан юм. Бэлэн байдлыг хангаж хариу арга хэмжээг шуурхай авахын тулд эрсдлийн үнэлгээг тогтмол системтэй хийж нотлохоонд суурилсан шийдвэр гаргах нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдлыг нийгэмд эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх сүр нөлөөг бууруулах ач холбогдолтойг дурдсан юм. Монгол Улсын ерөнхий сайдын ахалдаг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн анх дугаар хуралдаан болж бүх яам шаардлагатай зарим агентлагийн дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтөө босноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан нийтийн зам, орон сууц, бусад барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах, боловсрал, эрүүл мэнд, хөлмөр эхлэлт, нийгмийн сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчлэг авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцуулах, авиас чадварыг нээн хөгжүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй ажил хийх боломж төлхөө бүрдэнэ гэж зөвлөлийн гишүүд үзлээ. Игэл жирийн энгүү ачтан ахмад сувилагчдын төлөөллийг алдаршуулах хүндэтгэлийн ажиллагаанд эрүүл мэндийн сайдад цогццог оролцож олон улсын сувилагчдын баярын өдрийг ухтан мэндчилгээ дэвшүүлж шагнал гардуулсан юм. Манай улс нэг гавьяат сувилагчтай бөгөөд тэрээр одоогийн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эмнэлгийн мдэггүйжүүлэгч сувилагчаар ажиллаж ижээ. Өөдс нь 1990 онд эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтнанд цол тэмдгээр шагнуулсан бөгөөд өдгөө 85 насыг наслаад байна. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үс зүтгэж, гүйцэтгэх үүргээ нэр төртөө биелүүлэн ажиллаж ирсэн үеийн ахмад сувилагчдын төлөөллийг Монголын ахмадын сувилагчдын холбооноос алдаршуулан хүндэтгэл үзүүлсэн юм а. Нөхөн өрчмөн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтыг сайжруулах, төрөлхийн тэмбэг бууруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх үндэсний хэмжээний уулзалт сургалт боллоо. Нөхөн өрчмөн тусламж жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, төрөлхийн тэмбэг бууруулах бүр цаашлбал төрөлхийн тэмбүүг тэглэх, их хүүхэд нөхөн өрчмөн эрүүл мэнд, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон, харилцан ярилцаж тодорхой шийдвэрүүдийг гаргах зорилготой уулзалтанд аймаг нийслэл, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд бэлгийн замаар дамжих халдварт
асуудал хариуцсан мэрэгчлэн зэрэг хүмүүс оролцож байна. Уулзалтанд эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга очроод оролцож хэлсэн үгэндээ өсвөр үе залуучуудын нөхөн өрчгөн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байна. Бэлгийн замаар дамжих халдвар төвчнөр өвчлөгсдийн 42%-ыг 15-аас 24 насны залуучууд эзэлж ХДХВ дохын талаар цогц мэдлэгтэй залуучууд эзлэх хувь нь эрэгтэйчүүдийн дунд ердөө 20.7%, эмэгтэйчүүдийн дунд 22.8% байна. Иймд нөхөн өрчгөн эсэм мэнд амарчхуй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бэлгийн замын халдварт өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг уялдуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Эрүүл мэндийн салбартаа хамтран ажилладаг гадны түвш байгууллагууд хуралдлаа. Эрүүл мэндийн салбар дахь гадаад зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн хурлаар ямар асуудал хилцсэнийг одоо хүргье. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2020 эрүүл мэндийн салбарын бодлого тэргүүлэх чиглэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө хэрхэн уялдах, хэрхэн хамтарч ажиллах талаар асуудлуудыг хэлэлцлээ. Тус хурлыг нээж эрүүл мэндийн сайд цогццох хэлэхдээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил та бүхнийг тусалцаа дэмжлэг хамтын ажиллагаа маш чухал үр гүйцэтгэхээр ирсэн. Эрүүл мэндийн салбарын засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөц чадхыг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагын хөнгөлөлтэй зээл бусдалгүй тусламжийн санхүүжилтээр 20 орчим томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн болоод бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг сайжруулах зорилгоор би тиймэрхүү хурлыг зохион байгуулж байгаа гэдгийг онцлсан юм. Сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн тохиолдол ихсэж түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбогдуулан түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд эмч эмнэлгийн мэрэгчлэний дунд цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар гэмт сох судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн саргих мэс заслын тасгийн үйл ажиллагаа, түлэнхийн ерөн яхи ойлголт, эмчилгээ, эрт үеийн шингэн сэлбэх эмчилгээ, хүүхдийн түлэгдлийн эмийн эмчилгээ тун хэмжээ, за мөн түлэгдэлтийн үеийн өвчин, өвдөлт, намдаалт, тээвэрлэлтийн үед анхаарах зүйлс, түлэгдэлтийн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр зохион байгууллаа. Цаашид уг сургалтыг уламжил болгон зохион байгуулахаар болж байгаа юм. Анхаарлаа хандуулжаад баярлалаа. Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг үргэлжилж байна. Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэгэн гэр бүлийн 3 хүүхэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэглэрч 4-р сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан юм. Ард иргэд та бүхнийг хоолны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас орсон, харин 2 хүүхдийн биеийн байдал хүндөвтөр халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчилж байгаа юм а. Одоогийн байдлаар тус суманд эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төв, Төв аймгийн эрүүл мэндийн газараас мэрэгжлийн баг газар дээр нь ажиллан сургуулийн дотуур байрны хүүхдүүд ажлагчдад тандалт судалгаа хийж лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа юм а. Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж биеийн байдлыг ажиглан 3 хүүхдийг эмнэлэгт хэвтэн эмчилж байна. Уран талбайны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг ард иргэд та бүхнээс хүсэж байна. Анхаарлаа хандуулж аваад баярлалаа. Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг үргэлжилж байна. Дөнгөж сая та бүхэндээ эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлыг тоомлон хүргэлээ.